Швейцарын Давос хотод дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна. Энэ хүрээнд дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаан боллоо. Дэлхийн аялал жуулчлалыг эх 10 жилийн чиг хандлагыг дахин тодорхойлох зорилготой тус хуралдаанд Монгол Улсын ерөнхий сайд занданчдаар оролцож үг хэллээ. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь дасан зохицох чадвартай эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг ерөнхий сайд занданчдаар онцоллоо. Уулуурхагаас хэд хамааралтай Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбар нь валютын орлого нэмэгдүүлэх нэг суваг болж эдийн засгийн доктортой өсөлтийг бий болгоход томоохон түлхэж үзүүлнэ. Тиймээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх дэлхийн санаачлагыг идэвхтэй дэмжихээ илэрхийлжээ. Ерөнхий сайд зандагчдаар уг уулзалтанд оролцох үеэрээ нэгдсэн үндэсний байгууллагын аялал жуулчлалын байгууллагын дэргэд сугаа элчин сайд Истван Уихэй дэлхийн аялал жуулчлалын форумын дарга Булуута Бакси нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.